Наад чи явна гэсэн энд зовоод байгаа. Одоо утаан ирэхээр бүр зовно гэж мэгэл. Монгол гэдэг айгу жижигхэн интэй эрэгтэй ах нар иш энэ маань үзэгчдтэй амлцсан болохоор л аз жаргалтай байгаа гэж. Өндөр надтай чацаа байсан хүн бүр амар өдөрч чи яаж усч өвэ гэ бүр мейкапа хийгээл нөгөө хувцас өмсөөл. Bye. Morning my loves. За өнөө дөнгөж өглөө босчоод өнөөдөр нэг гоё зүйл хийн. Өнөөдөр үсээ янзлуулах байгаа. Гараар зүгээр хар бараан болгоод заахгүй. Өдрөл мөлөрлөө төр өөрчлөгдөл ингэж байгаа юм чинь гоё. Шинжлэлт юм хий гэж бодоод өдрийнхөө влогийг эхлүүлчихье. Уг нь ингээд уртан аймаг дэжгүй байгаад тэгээ жоохон богиносгоод нэг тийм өөр стайл руу оруулдаг бүгээд одоогоор болохоор яг нөө butterfly cutтай л байгаа л да. Тэгээд нэг ийм иймэрхүү мөртлөө нэг ийм хөвсгөр маягийн нэг юм л тах юм янган юм. Таавал ингээд хар байгаа. Яг хөмсгийнхөө өдөртэй зогцсон. Espresso brown болоо гэд түрэн гүйлтийн зам дээр жоохон алхаж юм хийж агаад тэгээ болж байна. За манай хөөрхөн сэтгүүлийн маань ширээ ирсэн байгаа. Сэтгүүл гэж манай том өрөөний ширээ гэх юм уу. Энийг болохоор Zayamiki гээд газраас авсан захиалж иж би өөрөө. Тэгээ энэ айгу хөөрхөн заа би одоо таад дийчид энэ харуулъя. Ингээ том өрөөний ширээ арай гэж нэг юм ирж байгаамаа. За энийг нь за яг энэ од байжсэн жахт те. Энэ ингээд цаашаа айгүй хөөрхөн болоод тэгснэ энэ нь дээшигээ ингээд дэлгэгдээд дотроо юм хийчдэг. Ийм хөөрхөн ширээ байгаа. За sorry артлан sorry манаха. Энэ дээр байгаа манай YouTube чанарын урилга ирсэн. Яар гоё юм бэ? Silver button байгаа. Энэ номнуудаа болохоор яг ганц хоёрын ерөнхийдөө тийшээгээ байгаад яг ингээд байлгая гэсэн чинь жоохон сонин харагдаад болтгоо гэхгүй юу. Одоо ингээ холоос орж ирээд тий тэрний орны яг түрүүнийх шиг зүгээр ингээд хураагаад байцсан хамаагүй хөөрхөн. Энд гэхдээ амар хөөрхөн ширээ хагаад нөгөө талбай удаа хайж захта зайтай танилцаахгүй яг үйлдвэрийнх нь үнээр захиалаад 10-аас 14 хоногт оруулж ирдэм билээ. Тэгээ би угаасаа бус юмнууд авчихсан болохоор надад ширээ эрэхтэйсэн тэгээд энэ гоё coffee table ширээгээ Zayamiki гэдэг тэр тавилгынхаа дэлгүүрээс авсан байгаа. Тэгээд та хэд манай сонирхож үзвэл айгүй дэжгүй үнээр яг үйлдвэрийнх нь үнээр орж ирдэм билээ. За тэгээд гарыг да. Нэрээ нөгөө нэг угсарч чадахгүй спиннинг дугуугаа ахаараа угсруулсан. Йоо thank god. Тэгээ өглөө яг энэ дээрээ гоё байж байгаа. Growth төвтөрнүүдийнхаа нэр захиалгыг аваа явж байгаа. Одоо нөгөө нэг хэдхэн хайрцаг үлдсэн. Энэ маань баг ингээд ундраад аль хэдийн доошоо орцоо бараг л 3 хайрцаг шахуу үлдсэн байгаад байна. Хөргөлтүүд манаас амар сайн гарч байгаа. Тэгээ бол тэгвэл 1-3 хоногт нь бүгднг нь манай хөргөлтийнхэн чинь дуусгаадаас operator эдэртэй. Одоо өөрөө ингээд байх болохоор амар гоё. За тэгээд бүгдээрээ гоё өснийхаа өөрчлөлтийг хийгээд тэгээ өнөөдрийн гоё хамттай have fun өнгөрүүлцгээе те. Alright. A few moments later. За гэртээ ороод ирсэн. Gosh, ус гоё болсон чинь гоё яана. Би яг ямар өнгө өссөн бэ гингүүд амар тийм light өнгө юусоо өсөөгүй. Ер нь миний хувийн өнгө чинь тийм true winter болохоор нь cool tone-ийн юусоо одоо dark чахууг нь алдагдуулахыг хүсээгүй. Гэтэ нэг юм гоё туяа оруулъя гэдгийгсэн. Тэгээ өмнө нь дандаа хараар болж байсан болохоор энэ удаа яах вэ гэл ингээл амар эргэлзэжсэн чинь бүр аюу гоё ярьсан. Яг иймэрхүү үсний тасалтыг хүссэн зав нэг тийм full нэг volumeтай те бүр юм тэгээ харагдаад миний өмнөх чинь болохоор юм butterfly зөндөө олон layerтэй тийм cut байсан ахгүй. Тэгээ энэ удаагийнхаа болохоор ингээд full болгоод хамгийн гол нь заслалтандаа бит юм байна. Тэгээд ингээд наранд харах юм бол шүү дээ. Одоо нар алуу болчихлоо. Наранд харах юм бол болохоор яг нэг тийм нэг юм үзмэн чирнэлийн ягаан өнгөд байдаг. Гэтэ бүтэн тэгж харагдахгүй. Гэтэ ингээд дарктайгаа хослоод бүр айгүй гоё харагдаж байгаа. Тэг ингээд жижигхэн жоохон ч гэсэн туяан таадаг ингээд харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээд сэтгэл ономж бүрөөсөө 100% байна. Амар баяртай би сая зүгээрстэй ингээд сэгсчээл баг нөгөө секэгчийн салоноос гарлаад манай секэгчийн салон минь Facebook, Instagram хоёуланд байгаа. Zasing 7 star дээр байрладаг байгаа шүү. Манай ихч бас үсээ бодуулаад асуулахад нь би
Oh my god, бүр ямар гоё болсон гэж яагаад өөрөө ирсэн байхгүй юу? Тэгээ би бас ингэ сэтгэл ханамж олснээр үнэхээр янз юм байна. Тэгээ яг миний хүссэн нөгөө нэг haircut-ыг бас хийж өгсөнд айгу баярлалаа тань. Сакасаланда баярлалаа. За өнөөдөр гарнаа. За одоо орой болж байна. Today анхудаа л гэл тэгээд тах юм. Ер нь бол гарах гэж байна. Өнөөдөр хагасаа өдрөө. Хүмүүс чинь 5 дахь хагасаа бүтэн биш 4 дахь 5 дахь хагасаа бүтэнсэнд гардаг өмнөдгөө тэгэхээр 4 дахь хагасанд гардыг байна. Гардыг байж гэж би угаасаа ирээд юус ажил гэр тавилга энэ төр гээд найз нөхөд гэжтэй нөгөө өмдөг бичлэгэн дээр хэлсэн чинь найз байгаа үгүй шүү. Тэгтээ яа манай нэг найз байгаа. Америкаас хэд хэдэн найзууд маань ирсэн байгаа. Тэр хэд маань өнөөдөр орой gatherings-та гэж тэгсэн. Тэгээ тэрнээ бүгдээрээ хамтдаа бэлдээд get ready with me хийцгээе. Тэгэхээр өнөөдөр яагаад ч ингэж тарсан амар гоё таарсан байгаас тэгээ үсэж засуулаад тэгснээ яг орой гарах болчдөг тий. Тэгээ яг тэгээ таарсан байгаа. Тэгээ бүх ажлуудаа хийгээд дууссан болохоор өнөөдөр we Gucci болж байгаа. За би ингэж бодож байна. Burgundy юугаа топо өмсөе гэж бодож байгаа заа юу. Тэрсээ өдрөөр минь нэг гоё хөрхөн охин надад бэлгэлж исэн. Ийм хоолойтой Burgundy. Тэгээ доогоороо болохоор би энийг өмсөе гэж бодож байгаа. Би хөт. Литрин юу байгаа? Юбг байгаа, бариу юбг. Энэ маань гэхдээ одоо таарах нь уу, яах нь уу харжлаа. Сая хувцснуудаа өмсөд үзээхгүй би энэ аваар тэгсэж чинь ихийнх нь томдсон. Тэгээ зүгээр ингээд цээжээрээ одоо ямар нэгэн левчик браго ингээд өмсөж зүгээр ингээд доошоогоо шовтраад дэлээ. Тэгээ балаа өмдөө өмсөн чинь өмд урагшаага ингэж мингээд тэнхтэй. Яа ямар ч чихний автуудаа өмсөд үзсгээ. Энэ болохоор нөгөө түрүүний харуулсан юбг. Тэгээ жоохон индүүдийн юм шиг байна. Магаш би чинь микрофон ийшээ шидсэн юм шүү дээ. За одоо та сонсож байгаа. Түрүүний хэлсэн шиг ихний автууд юм байна. Энэ болохоор та хэдийн бодлоор арай too much задгаа юм шиг санагдаж байна. Одоо яагаад гэвэл одоо тийг санагдаж байна гэх шиг. Та тэгээд бичлэг үзэж байхад би аль хэдийн гараад ирсэн байна гэж боддоо. За энэ өөг нь дэжгүй байгаад арай too much л болох гэдэг юм санагдаад байна. Одоо тэгтээ мэдгүй гарч марж байхад ингэж амар сүртэй хувцалдаг хүн байд юм уу те. Нэг пари мари маягийн харагдаад тах нэг хүний төрсөн өдөрт очих юм шүү. There's no төрсөн өдөр today. Зинэгтдээ ингэ дахиад жоохон нэг те ингэчүүл бол гоё явах гэдэг юм. За энэ нэг outfit байна. Энэ нэг гэхдээ бодлоо. Яагаад гэвэл too much юм байна. Ер нь топос солиё. Энэ болохоор хоёр дахь outfit нь заяо. Энэ яг хав дэжгүй байгаад just хүтний уйлралд бас айгүй хөөхөн. Энүүгээр болохоор одоо цамцархуу юмтай гэх юм уу? Тэгээ артлан зүгээр эндээ юм хөөхөн жижигхэн юмтай. Одоо юутай гэх юмтай нэг юутай. Ямар ч тач энүүгээр нэг ингээ гарсан сайдтай. Оноотой. Тийм оноотой гэж ярьдаг штэ. Тэгээ энэ оноотой байгаа. Тэгээд энийг бол бас ер нь бол өмсөж болох юм те. Доогоор болохоор яг нэг өсгөдөө гутал дээр өмссөн байгаа. Би нэг TikTok shop-аас авч ирсэн юм а. Яг хар улаан хоёр өнгөнд харна. Авшивлээ. Дандаа хар өнгөс. Энэ хэсэг нэг хэсэг амар од олоод харна. Энийг авцсан. So энэ нэг опшн ээ. Надаа энэ болохоор бас амар таалагдаад байгаа. Одоо гадаа хүйтэн байгаа учраас доогоороо заавал тэрхүү өмсөх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрхүү өмсөд өсгөдөө гутал өмснө гэхээр хоншоортой гутал юм уу дөрвөлжин байхгүй бол хоншоортой гэхээр одоо баг энэ олж таарах гээд байна. Тэгэхээр харин яадаг юм бэлээ. Өмд цамц өмсөө үе гэхээр дандаа албан ёсны юм юу болчих гээд байгаа юм а. Бизнес ивентэд явж байгаа юм шиг юмнууд болчих гээд байна. Тэгээ дээрээс өмднүүд нь томдсон. За энэ бол бас болж ийн те зүгээр яг уу дэжгүй. За дараагийнх нь нэг үзүүлээ заяа. Сүүлийн 3 дахь outfit-ийг үзүүлээ. Гэтэ энэ надад амар илүү гоё санагдаад тах юм. Миний ус мөсөн дээр илүү гоё зөхөө. Тэгэл мейкапа хийгээл нөгөө хувцас өмсөөл бай. Жохон сэтгэл өөрчлөө. За маш ойлгомжтой. Ер нь бол арай нэг даруухан цэвэрхэн гэх юм бол яг энэ бүрхэн dress таарах юм байна. Энэ нөгөө нэг оюутын dress байгаа. Өмнө жил надад ирж исэн. Яг 100-ны үеэр хаад энэ бол бас юм дээр таарч байгаа хөөрхөн байгаас нэг тийм амар too much биш. Тэгтээ бас нэг тийм жул биш. Гэх юм ааш. Юу гэмэр чи арай хитрхи даруухан биш. Классик яг энэ дээр амар хөрхөн таарсан байгаа. Нэг хоёр дээр энэ бантаг мантагтай. Чикагогт нэг хэсэг манай охтууд чинь бол одоо баг энэ яг энэ завг нь байхгүй охин баг байд юм уу те баг бүгд л байгаад байгаа. Эндээс бас өөр өнгө гаргаж ирүүлээ амар гоё яагаад. Тэгэхээр ер нь бол өнөөдөр энэ дээрээ бас айтайхан гутал сонгоно. Төрөөтэй гутал юм уу эсвэл түрүүнийхээ харуулсан өмсчүүл одоо яадаг юм бол дааж гадаа бүр амар хүйтэн байгаа болохоор задгаа гутал өмсч болохгүй болчиход байна. Эсвэл жоохон дөрвөлжин юутай гэх юм бол энийг бас өмсөж болох юм тий. Гэтэ надаа илүү нөгөө нэг энэ шог үзүртэй өсөх нь амар таалагдаад байгаа юм. За ер нь тийм байна. Тэгэхээр бүгдээрээ энийг өмсөд ингээд сонгоцгоё сэ. Tomorrow. За өдрийн минь манайхаа. Удаж шааши байж байгаад өчтөр орой гараад үрийн дөрөвт орж ирлээ.
Гэтэ амар гоё цагийг өнгөрөөлөө. Нүүж ирээд бол ерөөсөө гарч мараагүй байжгаад өчтөр өрөө нэг найзуудтайгаа гараад гоё нэг тийм төрсөн өдрийн пари шиг маягийн болсон. Маа 2 3 найзууд болохоор яг тэр Америкт байж хахад танилцсан найзуудаас ахгүй. Удаан ингээд уулзаагүй хүмүүстэйгээ гарч марсан чинь айгу дэжгүй санагдчихэв. Би байж уужгаад угаасаа нэг 3 сарда бүр 3 сардаач биш бүр 3 4 сардаа нэг удаал тэгж гардгийн тэг өчтөр нэг нь байлаа. Миний бас уулзаж амжаагүй хэд хэдэн танил найзууд байсан. Тэр эдийгээ дуудаад бөөнөрөө нэг ингээ гоё gathering хийчихээр амар байгаад идэг. Тус нь уулзаа цаг антер үрээд тахгүй тэр нээр зүгээр хүүсгтэй амар өөрчлөгддөг юм байна. 10 жилийн өмнө баг өндөр надтай чацаа байсан хүн бүр амар өдөрч чи яаж усчөө вэ гэ бүр ингээд би эсрэгээр амар жижигхэн болж болсон те. За гоё ярьж байхдаа нөө цүнхээ би бүр ингээд цэвэрлээ гэж бүр амар их бодоод исэн. Реклам мэдэр биш шүү. Арьсан цүнхнүүд байгаа штэ. Одоо миний энэ Chanel, Coach, Switzerland гэд энэ нэдийг иймэрхүү одоо хар цагаанч байж болон заяа юм. Би нэг Amazon-оос авч ирсэн юм Америкт байхад. Leather cleaner гэд байгаа. Тэгээ дээрэс нь conditioner-тэй байгаа. Арьсаар ярих юм бол чигшүүлж ийна л гэсэн үг. Цэвэрлээд чигшүүлж ийна гэдэг амар хөөрхөн өнгө оруулцдаг. Өчтөр нэрээ амар сонин сайхантай зөө яасан гэсэн чинь би тэд чинь хоорондоо юм ярьж та гэж байгаа л угаасаа албан ёсоор дөрмийн дагуу кала бардаг байгаа. Тэгээ Америкт чинь ингээд за бүгд уулзъя гэд ингээд нэг таардаг штэ. Монголд гэдэг айгу жижигхэн интэй ингээд амар олон таньдаг хүнтэйгээ таардаг юм байна. Яг нэг газар ороод нүдэ ингийн завдалгүй 10 хэдэн жил уулзаагүй 10 жилийн тэр танил хүмүүс гараад би бүр амар гайхаад чи над руу хөөе сайн уу гэх бүргээ гайхаад 10 хэдэн жил уулзаагүй байж тээ энэ надад тэр бүр амар сонирхолтой байсан. Найзуудтайгаа бүжиглж агаад гэртээ ирсэн байгаа. Сая cleaner-ээр цэвэрлсэн амар гоё өнгө орчдөг. Ингээд бас цүнх мөнхөө манайхан сайн арчилж байгаарэ. Just тэ үнтэй цайтай сайхан авчихад. За одоо кондишнероор нь сайхан гэдгийг бодогч. Арсын цайруулаад юм. Югдүүлээ чигшүүлээд ингээд бас тэ өөрийнхөө идэлж хэргэлдэг юмдаа юм гамтаа сайхан байх шиг сайхан юм байхгүй новш цуглуулж явж ийснаас хитгэн чанартай идэх юмтай байхад тэгээ болж байгаа юм. Жохон муухай өндөртэй бай. Тэгээ илүү нөө будаг юм байхгүй болохоор амар. Тэгээ намайг ч одоо энэ Монголд хүмүүс зарим нэгэн одоо ах эгчнэр гэх юм уу хайшин их л завж байгаа гэж ойлгох шиг байгаа. Би уг нь амар жаргалтай байгаад байгаа шүү. Өөрийнхөө дуртай амиг хийгээл тэ аав ээж мэжийнхаа хажууд эрдэнэт рүүгээ гэртээ хайрчин санах юм бол хайрчин тэгээл өвөө эмээ ирж ийн одоо өөрхөн муур зуур авах чинь. Би яг энийг өчтөр тэнд ингээд нөө сууж байхдаа ажлынхаа өрөөнд би бодчихсан байхгүй. Би яг нэгэн хэсэг амар мөрөөддөг амьдралаараа одоо амьдраад байгаа юм байна штэ гэд. Нөгөө гинт ингээд амар гоё realize хийдэг штэ. Ингээд бодоод нэрээ би чинь тэгж байгаа илүү гэд. Яг тэр амар гоё орж ирж илээ. Америкт байхад яг тэгэл угаасаа зүгээр л байдаг байсан л та. Гэхдээ дураа өрөнгөт аав ээжигээ харж чадахгүй ч юм уу те ингээд шууд очоод чинь бас хөөрхөн нисэн штэ 2 3 хоног ингээд онгоцоор нисэж мэсээд очдог болохоор одоо бол тэгэл зүгээр шууд машина бариул 4 5 цаг яваал очиж байгаа юм чинь гэртээ тэгэхээр бас амар гоё те. Наа зарим хүмүүс бүр энэ Монголын аана адаста утаа ихэлцэн энэ үгт зовондоо мовондоо энэ төр гээд за ёстой сорри хүний газар өөрөө тэгж айхтар сургууль соёл эдэр төгс иймээ тиймээ бла бла олон юм болж болчоод те хүний газар тэгж амиа авч явж байгаа хүн угаасаа хаана л тийсэн заяа. Ер нь бол тийм л багасаа энэ бие дагаа сурчих чинь бас их дэжгүүл юм. Одоо тэгээ хүнээс ч ер нь юм гоох айгүй хэцүү болчихжтэй амнаас ч гарахгүй хичнээн амар тусламж хэрэгтэй байгаа ч гэсэн хэлж чадахгүй. За яг хаа би өөрөө чи гэл амар тэгдэг байсан. Яг Монгол ирчээд бол жоохон эрхэлж мэрхлээд ах хчээр юм хийлгээд байгаа л да. Өстө янзын гоё өнгө орж шít. Миний мө Chanel ч юм бол зүгээрстэй гялтганаал гэлзэл бүр амар гоё юм чигшэлтэй тослог харагдчих харж байна. Одоо хүмүүс ч нэг утаа хэлсэн байна гээл би одоохондоо юм мэдхгүй. Уулын чих амар юм уу гэр орноосоо гарахгүй ингээл байгаад яг гарах хэрэгтэй бол цагийн зөрүүлж гарч марчаад те. Одоо нэг гарч бүх тахта үзэх бүр дуртай байсан. Бүр Эрдэнэтэд ирэхийг хүлээж бүр үздэг байсан. Moss Production хагшныхаа тоглолтыг бичиж үзье гэж бодож байна. Хамаатныхаа ихчтэй. Ер нь бол have fun. Айгуу гоё ялаа. Тэгээд манай үзчид маань нөгөө нэг намайг цагаан сарын дараа буцаж явна зовж байгаа ах та гэж бодоод идэг нь амар буруу. Ингээд яагаад нэг юм хэлэхээр
дандаа нэг юм нөгөө талаар нь ойлгож авдаг те би зүгээр явж магадгүй гэж хэлсэн чинь над чи явна гэсэн энд зовоод байгаа одоо утаан ирэхээр бүр зовно гэж мэгэл бүр тэгсэн би уг нь энд амар гоё аз жаргалтайгаас чи энэ гүрхий үзэгчдтэй амлцсан болохоор л аз жаргалтай байгаа гэж би хинт чи юу би хэлээд байгаа ш би хинт чи ямар ч өөр байхгүй манай фейсбુકийнхан угаасаа нэг яг тийм байгаад байгаа манай ютубийнхан бол намайг амар сайн ойлгоно манай IG-ийнхан бол угаасаа бас амар кулчтэй тэгээд манай фейсбુકийнхан манай ютуб руу орж ирээ миний амьдралыг яриад байгаа бичээд байгаа хүмүүс би бүр яа та нарт өөр хийх юм байдгүй. Тэгээ хамгийн гол нь тэр ингээд эрэгтэй ах нар намайг бичээд байгаа аахгүй. Би бүр тэрэнд бүр амар гайхаад ингээ эмэгтэй хүмүүс чинь ингээд яваад штэ тэгэхгүй ингээд эрэгтэй ах нар иш энэ маань хүмүүстэй амлчихсан болохоор одоо ингээд жаргалтай юм шиг харагдаад зовоод байгаа ч яах шиг надаа юу мэдрэгдээд яаж яахыг тэр хүн яаж мэдж байгаа нь тэ бүр үнэхээр гайхалтай хаанаас тийм айхтар assumption гэж юм юу гарч ирээд идэгин зүйлэл мүрлэл эдгээр гарч ирээд идэгин өстой чөтгөр бүүмэд алин болгон тэр болгонд нь тэгэл ёо өстой нэрэ ийм штэ тийм штэ гэдэг аханчаас хайшин те Монголдо би өөрөө дуртай эндэ байхдаа гоё байгаа хүмүүс нь жоохон затлгаачдаггүй юм бол бусдаараа сайхантайгаад байна. Тэгэхээр Америкт байхдаа гоё ингээд аз жаргалтай байхыг нь харах гоё юусэн энэ төргээд одоо тэгэхээр юу гэсэн үг вэ тэр нь ингээ өөрөө аз жаргалгүй байж хүний аз жаргалаар тэтгдэг гэсэн үг юм уу? Юу гэсэн үг? Би ерөөсөө тэрийг бас ойлгоогүй. Уг нь ажил амьдралаа л гэж явж идэг хүмүүс чинь тэгээд баг юм харах сөхөөгүй шахуу байдаг штэ. Тэгсэн чинь энийг ингээд Америкт нь жаргалтай байхыг л харах дуртай байлаа мэлээ гэд. Би бүр тэр комментуудыг уншаад ингээд түг гэдэг. Тэгэл нөгөө нэг юм томоотой юм орж илээр ингэж гэдэгтэй баг тийм бододтой байя. Anyways хаяа. Тэгээ үзчихтаас тэлээ. Би зовоогүй байгаа шүү. Би бүр өөрийнхөө хамгийн нөгөө бодож исэн дуртай юмаа хийгээд одоо мөрөөдлийнхөө нэг хэсэг амьдралаар амьдарж байгаа шүү. Йоо. Гэтэ тэгээд одоо хөрхийн амтын чи ингэн тэгэн нэлтэргээ бас нэг өрөөсгөл ойлголттой байгаад байгаа. Одоо гарч бензинээ авъя. Тэгээ mass production-ийнхаа тоглолтыг үзээд. Энэ хүртэл үзсэн даадтай баярлалаа. Энэ хүртэл үзсэнгээд бүгдээрээ комент хэсэг дээр утааны эможи үлдээцгээе заяа. Хүмүүс окей утаа ирж байгаа. Winter is coming гэдэг ааш бүдэр утааны эможи үлдээцгээе. Дараагийн хавчтрууслаа. Баярлалаа.